хичээлийн одоо нөгөө завсарлуу болдог одоо ингээд нэг удирдлийн амралт эсвэл өвлийн зуны амралт болдог. Би шууд маргааш нь шууд өдөө ингээд одоо зарим үед бол би бүр өөрөө алхаа замын машин унаа мунаа бариад өөрөө өвөө мэдэр очиж ингэж байдаг байсан. Таны хэлж байгаа саяны энэ хуруу зай гэдэг бол алкалайн гэдэг тийм химийн бодис нь арай өөр байгаа тийм. Манай бидний одоо ингэж одоо технологи сурж байгаа хар туулах батарей бол хар туулах агуулсан батарей тийм. Намайг бүр жоохон байхад хүүхэд багт ч юм уу ингээд автомашины аккумулятор ингээд алиудын гадаа байдаг гэсэн. Тэгээ хүүхдүүд тоглоод эвдэж онгойлонгуудаа шингэнийг гоожуулаад туулгыг авч хайлуулад дөгдөг ч юм уу тэгдэг гэсэн. Тэр процессын үед тэр тэнд байсан орчинд байгаа хүмүүс бүгд хордож байгаа гэсэн үг. Гэхдээ мэдээж тэрэн дээр бол өөрөө хортой. Тэрийг магадгүй өдөр болгон ингээд тэр саяны одоо чиний ярьсан тэр үйлдэлийг хийсэн бол хордог. Монгол улсад бохирдлоос үүдэлтэйгээр одоо хүний эрүүл мэнд хэрхэн яаж хөгжиж байна. Саяны одоо бохирдлоос үүдэлтэй нас суралтын үндсэн шалтгаан юу гэхээр агаарын бохирдол. Тэр бол ойлгомжтой байх. Тийм Улаанбаатар хотод ер нь аймгийн төвүүдийн одоо агаарын бохирдол ядангуяа өвлийн үйлдэл ямар хөө байгаа бол тэр ойлгомжтой. Гэхдээ Монгол улс одоо юу гэдэг агаарын бохирдлынхаа асуудлыг бид нэр ярьдаг, мэддэг те. Энэ дээр одоо төр засгаас зөндөө олон төрлийн арга хэмжээнд авч байна. Ямар ч байсан бидний нийтдээ тэмцдэг. Гэтэл нөгөө талд хоёрдугаарт нь орж байгаа буюу энэ хар туулгын бохирдлоос үүдэлтэйгээр жил болгон Монгол 400 нас орж байгаа. За сайн байцгаана үзэгчтэй. Ингээд Сансуй подкастын ээлж нэгэн шинэ дугаарыг хэлж байна. Энэ удаагаар бид нар их сонирхолтой сэдвээр ярилцах болно. Тэгээд энэ удаагийн дугаарт маань Electrochem Монгол компани гүйцэтгэх захирал Одон Сүр ах маань үргэлжлүүлсэн байна. За тэрээр бол одоо нэлээ олон жил банкнд ажилласан туршлагатай бөгөөд одоо Electrochem Монгол компанид ажиллаж байна. За ер нь энэ компани талаар бас зарим хүмүүс дуулаа өгж магадгүй сонирхолтой бол Монголд бол хог аяд дахин боловсруулах агаарын бохирдлын дараагаар бол хамгийн урд их хор хөнөөлтөй зүйл бол хар туулганы одоо бохирдол юм байна. За үүний эсрэг тэмцэж байгаа компани бол Electrochem Монгол компани байна. За тэгээд Electrochem Монгол бол одоо ашиглалтаас гарсан хар туулган батарейг байгальд ээлтэй байдлаар өндөр технологи ашиглан одоо дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа манай улсын одоо хамгийн анхны үйлдвэр гэж хэлж болно. За ингээд зочинтойгоо яриагаа эхлүүлье. Сайн байна уу та? Ажил төрлийн тавлаг сайхан амарч байна. Сайхан амарч байна. За тэгэхээр хоёулаа бүгдээрээ таны өөрийн одоо арын бэкграунд болон Electrochem Монгол компани одоо үйл ажиллагаатай нь бас шууд танилцъя гэж бодлоо л да. Ямар үйл ажиллагаа болдог? Сая дурдсан зүйлсүүдийг бас дэлгэрүүлж сонсомоор байна л да. Тэгэхээр миний нэр болохоор бол одоо Одон Сүрэн гэдэг ийм хүн байна. Тэгээд би ер нь бол Өвөрхангай аймагт одоо төрж өссөн. Одоо манай өвөө эмээ болохоор мэдээж малчин хүмүүс байсан тий. За аав ээж болохоор бол ер нь ажилтан, аав маань бол жолоочийн хүн байгаа. За миний хувьд бол одоо Өвөрхангай аймгийн одоо 12 сумын одоо 2 дугаар 10 жилийг 1990 онд одоо төгсөөд дараагаар нь одоо Өрмийн улсын Бухарест хотын эдийн засаг судлалын академид одоо суралц төгссөн. Анхны үндсэн мэргэжил маань болохоор олон улсын харилцаа буюу тийм дипломат гэсэн тийм мэргэжилтэй байсан. Гэхдээ би одоо дипломат чиглэлээр юм бол одоо ер нь яг ажиллаагүй. Шууд төгсч ирээд ерөнхийдөө худалдаа хөгжлийн банкнд одоо эдийн засагч байдлаар ингэж ажиллаад за сүүлдээ бас энэ хооронд 2002-оос 2003 онд би Англи улсын одоо Бирмингем хотын Бирмингемийн их сургуульд одоо банк санхүүгийн тийм мастер ингэж хамгаалсан. Ер нь миний одоо яг банк санхүүгийн одоо системд би нэг 20 орчим жил ажиллахдаа яг үндсэн одоо ажил маань болохоор ер нь эрсдлийн удирдлага, риск менежментийн чиглэлээр ингэж ажилласан. Худалдаа хөгжлийн банкнд одоо эрсдэл хариуцсан дэд ерөнхийлөгчөө. За сүүлд нь одоо бас Капитрон гэдэг банк байж байгаа. Тэр Капитрон банкд би тэргүүнд захирлаар ингээд одоо ажилласан. Нийтдээ ер нь бол банкны салбарын ийм л үнэлтэй. Гэхдээ одоо юу банкнд ажилладаг байхдаа одоо бас хэсэг бүхдэг найзуудтайгаа нийлээд бас барилгын мөнгө санхүүгийн чиглэлийн тийм бизнесүүд хийж эхэлж явдаг байсан юм. Тэгээд ерөнхийдөө одоо 2016 оноос ер нь бол банкны салбараас гараад одоо бараг нэг гаруйд жил болж байна гэсэн үг. Энэ хооронд за тэгэл барилгын бизнес хийж эхэллээ. Нэлээ явсан. Тэгээд энэ хооронд ярих нэг одоо магадгүй одоо хөдөө төрж өссөн тийм үү. Тэгэхээр бол ер нь Монгол ах уу би их өөрөө их дуртай хүн байгаа юм. Одоо Монгол ах уу, Монгол одоо нүүдэлчин соёл төр дуртай. Бүр дэж одоо хүүхэд байх юм бол би малчин болно гэж мөрөддөг байсан. Өвөө эмээ бол энийг бол айгүй их дэмждэг. Одоо хичээлийн одоо нөгөө завсарлуу болдог одоо ингээд нэг удирдлийн амралт эсвэл өвлийн зуны амралт болдог. Би шууд маргааш нь шууд өдөө ингээд одоо зарим үед бол би бүр өөрөө алхаа замын машин унаа мунаа бариад өөрөө өвөө эмээ дээр очиж ингэж
байдаг байсан. Тэр багада одоо юу гэдэг нь байгальд их ойрхон байсан гэдэг бол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов ер нь бид нар энэ бизнес хийхин хайж байгаа бас нэг одоо байгаль орчинтой тийм тий одоо холбоотой магадгүй одоо монголчуудын одоо бас тулгамдаад байгаа нэг асуудлыг шийдсэн. Тэгээд мэдээж бас ийм үргэлжлэх тийм шин чанартай бол нэг бизнес эрхлэх юмсан гэсэн нэг тийм ер нь бодол бидэнд байдаг байсан юм. Тэгээд одоо энэ компаниг болохоор бид нар 2018 онд байгуулсан гэсэн. Electrochem Монгол гэдэг маань болохоор бол электро буюу одоо цахилгаан тийм үү. Chem гэдэг нь chemistry гэдэг. Өөрөлдвөл цахилгаан, химийн ийм хоссон гэдэг ийм нэрийг одоо нэрдэд байгаа юм. 2018 онд бидний энэ компаниг байгуулад анх бол одоо энэ аккумуляторыг дахин сэргээх үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм байна. Дахин сэргээн гэдэг нь бол одоо нуурцсан аккумуляторт хоёр дахь амьдрал өгч юм гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо байгаль орчны чиглэлээр ингээд одоо юу гэдгийг хог хаягдлыг бууруулах байгаль орчны чиглэлээр хэрчний альва ямиг айгүй удаан хэрэглэх юм бол байгаль одоо эерэг нөлөө үзүүлж байна тийм. Тэгэхээр одоо бид нар дахин сэргээх үйл ажиллагаа явуулна гэдэг нь бол нэг ямиг одоо удаан хэрэглэхээ гэсэн үг чинь. За мэдээж эн чинь бол аккумуляторыг ер нь бол нэлээд олон удаа ингэж дахин сэргээх боловчтой боловч эдийн засгийн одоо ач холбогдолтойгоор бол дахин сэргэх нэгэд удаа дахин сэргэдэг болцоод байна. Тэгэхээр нэг дахиад дахин сэргээсний дараагаар яах вэ гэх юм одоо дахин боловсруулах гэдэг асуудал гарч иж байна. Дахин боловсруулна гэдэг нь тэрэн дотор байгаа одоо бүх одоо түүхий эдүүдийг буцааж аваад тэгээд дараагийн шинэ үйлдвэрлэл хийхэд хэрэгэлдэг тийм. Одоо аккумулятор одоо хар туглын аккумулятор бол дэлхий дээр хамгийн одоо өндөр одоо хувьтайгаар дахин боловсруулдаг одоо консюмер гүд байгаа байхгүй одоо тэрнээс одоо юу гэдэг нь хуунцар энэ пластик сав байж энэ чинь нэг дэлхийд даяар бол 60-70% дахин боловсруулдаг тийм үү. Гэтэл цаас одоо 30-40% ч юм уу шил бас нэг тэгээ 40-50% ч юм ингээд дахин боловсруулах хувьтай байдаг. Харин энэ аккумулятор болохоор 100% дэлхийд дээр дахин боловсруулж байгаа. Яагаад гэвэл энэ өөрөө одоо дотроо болохоор бол хоёр төрлийн одоо химийн аюултай олон улсын ангиллаар ангилагддаг тийм хоёр бодис байж байгаа. Нэгдүгээрт нь болохоор дотор нь байгаа хөөрийн хүчил байж байна. Нөгөөх нь болохоор одоо хар туглах буюу хар туглагын одоо жижиг нунтаг элементүүд байж байгаа тийм. Гэхдээ дахин боловсруулахдаа энийг зайлшгүй өндөр технологийн одоо горим дээр дахин боловсруулж ээж дахин боловсруулах явцдаа үйл ажиллагаанаас гарах тийм одоо хорд бодисуудыг одоо байгальд гэдэг ч юм уу одоо хөрсөнд алдахгүйгээр дахин сэргээгээд тэгээ боловсруулад тэгээд одоо дараагийн одоо бүтээгдэхүүн төрөлх асуудлыг ингэж ярьж байгаа. Ийм л одоо учиртай ийм бизнес. Тэгээ энэ яг хуу төслийг бол бид нар хэрэгжүүлэх нэг 4 орчим жил болсон тийм. Мэдээж ихний ээлжиндүүд бид нар дандаа одоо судалгаа шинжилгээний асуудлуудыг одоо тийм хийсэн. Энэ үйлдвэр өөрөө Монголын одоо түрүүний анхны одоо ийм өндөр технологийн үйлдвэр. Мэдээж Монгол улсад бол ийм үйлдвэрлэлийн одоо дадлага туршлага одоо үх түүх байхгүй байсан учраас бид нар зайлшгүй одоо гадаад дотоодын зөвлөхүүдээс одоо тэр мэдлэг одоо ноу хавыг нь одоо авч тэгээд хэрхэн яаж энэ Монголын одоо юу гэдэг нэг талаас бол зах зээл нь бол харьцангуй бага одоо бид нар чинь хүн амынхаа одоо тоотой уялдаад ахаад одоо аккумулятор ч гэдэг чинь өөр бос бүх юмуд маань бол одоо дэлхийн одоо том одоо олон хаамтай чинь өндөр улсууд өндөр одоо хөгжилтэй улсуудтай харьцуулах юм бол зах зээлийн багтаамж нь бага тийм. Гэтэл бас ахаад монголчин гэсэн өөрөө их онцлогтой. Тэр нь болохоор нөгөө эрсдэс их уур амьсгалтай. Зундаа бид чи одоо магадгүй 30 гаруй градус бол та халддаг. Өвөл нь болохоор хасах 40 ингээд хүрээд байдаг тийм. Тэгэхээр ийм одоо хүйтэн нөхцөлд одоо энэ үйлдвэрийг хэрхэн яаж Монголын нөхцөлд авч ингэж чанар стандартыг нь одоо юу гэдгийг одоо үүргийг бууруулахгүйгээр ингээд хэрхэн яаж хийх вэ гэдэг тийм асуудал байсан. Тийм ч учраас энэ дээр бид нэр яа харахгүй нэлээд зурган дээр нь одоо нэг талаар бол одоо нөгөө миний одоо эрсдлийн удирдлагын менежменттэй холбоотой байх нэлээд хугацаа их орсон. Тэгээд жинхэнэ нөгөө монголчуудын хэлдгээр 7 хэмжээ 8 хотл гэдэг шиг л ингэж нэлээд одоо судалгааны түвшинд их удсан гэх юм уу тийм цаг зарцуулсан гэсэн ийм л төсөл байна. Тэгээд бид нар үйлдвэрээ болохоор бол сая 24 оны 5 сард ашиглалтанд оруулсан. Тэгээ одоо бол үйлдвэр бол их сайхан одоо үйл ажиллагааны түвшиндүүд бол ямар ч асуудалгүй бидний анх одоо төсөөлжсэн бодож төлөвлөжсэн дагуу ингээд сайхан ажиллаа явж байгаа. За ер нь бол нэлийн дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Тэгэхээр энэ нэг жижигхэн ахуй хэрэглээний хуруу зайд хүртэл хар туглаг байгаа гэсэн үг үү? Үгүй. Тэгэхээр одоо энэ аккумуляторч юм бол ер нь бол за нэг талаас бол хэрэглээгээр хэд хэд ангилж болно тий. Одоо юу гэдгийг одоо энэ хуруу зайн батарей байна тийм үү? Гар утасны батарей байна тий. Одоо эсвэл одоо хөдөөний малчин өрхийн одоо нар салхины цахилгаан үүсвэрийн одоо хангамжийг одоо
үүсгдэг тэр батарей байж болж байна. Эсвэл машиныг асаадаг батарей байна гэдэг тийм. Тэгэхээр хэрэглээгээр нэг ингэж болно. Нөгөө талаас бол эн чинь химийн элементүүд нь өөр өөр. Одоо таны хэлж байгаа саяны энэ хуруу зай гэдэг бол алкалайн гэдэг тийм химийн бодис нь арай өөр байгаа юм тийм. Манай бидний одоо ингэж одоо дахин боловсруулж байгаа хар тулах батарей бол хар туглаг агуулсан батарей тийм. Тэгээ хар туглаг агуулсан батарей бол хэрэглээгээр бас ихэд өөр гэж юм тийм үү. Тухайлбал машиныг асаадаг батарей байгаа тийм үү. Ахаад одоо хөдөөний малчдын одоо нар салхины өсвөрүүд бас ахаад батарей байж байна тийм. Тэгээ одоо UPS гэдэг батарей ярьдаг шүү дээ. Одоо нөгөө тог баригч гэж монголчууд одоо орчуулад байгаа тийм. Тэр тог баригчууд маань бас ахаад энэ хар туглын батарейнууд байж байгаа жишээтэй тийм. За тэгээд бид нар яагаад одоо энэ хар туглын одоо аккумуляторыг нь ахаад ингээд одоо эхлээд дахин боловсруулад үзвэ гэхэр чинь нэгдүгээр тийм бол нөгөө өөртөө байгаа одоо хими бодисоос хамаарат илүү одоо хор хөнөөлтэй тий аюултай ангилалт ордог хоёр төрлийн бодис байдаг гэж түрүү хэлсэн. Нөгөө талаас энэ бол яг Монгол улсад бол жид болгон их хамгийн их хэмжээгээр одоо гаргаж байгаа тийм аюултай хөлтийн төрөл байхгүй. Бидний тооцоогоор бол одоо Монгол улс нэг 7-8 мянган тонн жид болгон хийж шít. Тоош ирэхээр нодох юм бол одоо 300 мянган ширхэг гэсэн үг тий. Монгол улс ч одоо нэг 1.3 тэр сая одоо машин тавьж шүү дээ. Тэр сайн машин ч болохоор бол за нэг дунджаар 3 жил ч юм уу аккумулятораа сольдог гэдэг ингээ бодоод тэгээ хөдөөний одоо малчт байна бол одоо 200 гаруй мянган малчин өрөх байна. Тэдний одоо 80 гаруй хувь нь бол бас яг юм нар салхины их усвар ашигладаг гэдэргээд ингэж бодоод ийм аргачлал одоо олон улсын аргачлал байж байгаа. Тэрийгээр бид нар тооцохоор нэг 7-8 мянга орчим тонн ийм аккумулятор гарч байгаа. За дараагийн төрлийн одоо юу гэдэг Монгол улс таягж байгаа аккумулятор батарейны төрөл гэх юм бол одоо энэ Прусийн буюу хибрид батарей байж байна тийм. Тэр болохоор яг шинжлэх ухааны буюу олон улсын нэршлэр юм бол никл металл хайдрид батарей байхгүй. Өөрөөр хэлбэл никл сувтай батарей гэсэн. За бидний ч юм болохоор хар туглагын буюу LED тэгээд хар туглаг одоо суурьтай гэдэг. Төрөүний жижиг хуруу зай болохоор алкалайн гэдэг тэр нөгөө одоо алкалайн тийм шүлтийн батарей ахгүй. Тийм учиртай. Тэгээд бид нар бол одоогоо яг энэ хооронд чинь мэдээж бид нар чинь бүгдээрээ химийн элементүүд нь өөр учраас тэрийг нэг үйлдвэрт нэг технологиор одоо зэрэг дахин боловсруулах болцоогүй. Бүр дайшаа хоорондоо одоо юу гэдэг одоо эсрэг эцэхгүй зохицохгүй тий бүр дайшаа бидний манай үйлдвэрт бол манай үйлдвэрийн одоо нөгөө дамжлагын дотор бид нар одоо литигийн ч юм эсвэл никл металл батарейг оруулж болохгүй гэх тий бүр дайшаа тэнд нөгөө дэлбэрэгчний аюултай учраас бид нар тэн дээр бас тодорхой хяналттай явж байгаа. Яг бидний ер нь зорилго гэх юм бол одоо юу гэдэг хард тулгын энэ Монголд одоо батарейнаас үүдэлтэй нөхцөлийг бид нар бол шийдэх гэсэн зорилготой ажиллаж байгаа. За эхлээд ямар ч байсан саяны хард тулгын аккумуляторын асуудлыг бид нар үндсэндээ шийдэх ямар ч байсан том эхлэлийг ингээд тавьсан явж байна. Дараагийн шатнууд бол одоо түрүүний Прусийн буюу хибрид батарейг бид нар шийднэ гэдэг Солонгосын компаниудтай одоо KPMG-гээр одоо бид нэр тэзүүгээ өдр хийлгээд ингээ явж байгаа. Дараагийн шатнд тэрийг хийх гэсэн зорж байна. За тэгэхэд дахиад үлдэх нь вөхөр түрүүний хуруу зай батарей байна. Тэрийг бид нар бас магадгүй 2-3 жилийн дараа шийдсэн байх болов уу гэсэн тийм бодолтой байна. За. Ер нь тэгвэл би бас нэлийн сайхан дэлгэрэнгүй ойлголттой авлаа. Ер нь ялгаатай юм байна. Нэг л гэж ойлгоод ирсэн чинь. Одоо тэгэхээр миний асуух чинь намайг бүр жоохон байхад хүүхэд багт ч юм уу ингээд автомашины аккумулятор ингээд алиудын гадаа байдаг гэсэн. Тэгээ хүүхдүүд тоглоод эвдэж онгойлонгуудаа шингэнийг гоожуулаад туулгыг авч хайлуулад юмд өгдөг ч юм уу тэгдэг гэснээр тэр процессын үед тэр тэнд байсан орчинд байгаа хүмүүс бүгд хордож байгаа гэсэн үг. Мэдээж тэр өөрөө хортой тийм үү. За гэхдээ одоо юу гэдэг хүүхэд байхдаа би ч гэсэн одоо хүүхэд чинь тэв мэв хийгээл ингээл байж ирсэн шүү. Тэгэхээр энэ дээр аккумулятор дотор байгаа за мэдээж хөхрийн хүчил бол өөрөө түлэмхий эдэмхий зүйл тийм үү. Одоо бидний одоо ховцсон дээр ч юм ингээд буулаад түлээ бол тэр чинь ингээл өмрөөл түлээ ич. За арьсан дээр ингээ буух юм бол тэр чинь шууд одоо арьсыг түлээд улаалгаад одоо тийм болох тийм. Гэхдээ мэдээж тэрэн дээр бол өөрөө хортой. Тэрийг магадгүй одоо өдөр болгон ингээл тэр саяны одоо чиний ярьсан тэр үйлдэлийг хийсэн бол хордно. Гэтэл мэдээж бид нар ч юм бол бас тийм биш шүү дээ. Нэг хаяа нэг зүг гүтээ ч юм уу ингээл тэгжсэн болохоор бол тийм гойд бол хортой зүйл бол болоог баг. Харин хар туглагын аккумулятор яагаад хортой болж байгаа гэхээр энийг дахин боловсруулахдаа технологийн алдаа гаргаснаас болж байгаа тийм. Хар туглагын аккумулятор дотор чинь бодоод ер нь хоёр төрлийн одоо хар туглаг байгаа байхгүй. Нэг нь болохоор бол одоо бидний түрүүний хэлсэн одоо тэр нөгөө тэв одоо хайлуулахтай гэж хэлэх металл хэлбэртэй хар туглаг буюу шон тэр тор сетгүүдээс нь гарч ирж байгаа. Металл хэлбэртэй хар туглаг бол тийм
гойд одоо хортой хэдвэл биш. Тийм үү? Бүр дээр үе дээш шүдний лам бүрдэл одоо хийжсэн шүү. Тийм тохиол байгаа. Ихаад одоо металл хэлбэртэй хар тулгаар бол далайн яриалын шилэн кабелийг одоо бүрж байгаа шүү. Тийм үү? Хар тулгыг яагаад гэхээр усанд цэвэрдэггүй. Өөр бусад юмтай тийм уралд ороод байдгүй. Ер нь бол онцгой шинж чанартай тийм физикийн элемент бол тааж. Тэгэхээр металл хэлбэртэй нь бол тийм гойд хортой биш. Тийм. Харин аккумуляторын одоо гол амин сүнс буюу одоо аккумулятор чинь болохоор химийн энергийг цахилгаан энерги болгож хөргөдөг юм бүтээгдэхүүн тийм үү. Тэгэхээр химийн энерги буюу химийн бодис гээд хар тугалгын одоо оксиджуулах байдлаар тэр ийм нунтаг хэлбэртэй пудр болгож байгаа юм тийм. Өөрөөр хэлбэл хар тугалгын электрод гэдэг одоо та нар ингээ харсан бол тэрэн дээр ингээ шавдсан жижигхэн нунтаг шаваас шиг одоо нунтаг юм байгаа байхгүй юу. Тэгээд тэр одоо нурцсан аккумуляторыг бол ингээ жоохон цайцсан эдэр харагдаад байдаг нэг тийм хөх тэр саарлангтай юм байгаад байсан шүү дээ байдаг шүү дээ. Тэр чинь болохоор хар тугалгын оксид байхгүй юу. Аккумулятор нуурахтаа тэр бол хэлбэрээ арай жоохон өөрчлөөд хар тугалгын сульфат гэдэг тийм одоо хэлбэрээ өөрчилсөн болдог. Энийг дахин боловсруулахдаа технологийн алдаа гаргахаар яах вэ гэхээр энэ нунтаг юмыг бол ер нь өндөр технологийн бус үйлдвэрүүд бол ер нь авч чаддаггүй байхгүй. Технологийн одоо бус үйлдвэрүүд яах вэ гэхээр саяны энэ хар тугалга агуулсан хэсгүүдийг ерөнхийдөө нүүрстэй хамтдан шатаач. Тийм, нүүрстэй холиод ингээд нүүрсээр одоо энерги байгаад одоо гаргаад шатааж ш тийм. Тэр шатаахаар яг нүүрсийг шатаахаар юу үлддэг вэ гэхээр үнс үлддэг тийм. Тэр үнсэнд нь харин одоо нэгдүгээр тэд нар ч юм бол одоо юу гэдэг температурыг бол хангалттай хэмжээнд хүргэж чадахгүй. Одоо металл хэлбэртэй хар тугалга бол ер нь их бага градустай хэлдэг шүү дээ. Бид нэр 100-ны бүхэн дээр хүүхд мөхт байхад ингээд тавихад өөрөө шихүү хайлтсаад хэлбэр нь өөрчлөгддөг тийм. Тэр чинь 320 хэдэн градус тайлж байгаа. Тэр хар тугалгын оксид болохоор бол одоо 8-900 градус сайлдаг. Хар тугалгын сульфат нь бол 1200-300 градус сайлдаг. Тэгэхээр технологийн бус үйлдвэрүүд бол нэгдүгээр тэр дээрийг хайлуулах хэмжээний өндөр температур гаргаж чадахгүй тийм тий халаахгүй гэсэн. Хоёрдугаарт нь болохоор их хөөхөр хар тугалгын сульфат буюу одоо оксидд байгаа хар тугалгыг одоо ялгаж авахын тулд зайлшгүй энэ дэр өндөр металлургийн том урвал явуулах хэрэгтэй бол таардаг тийм. Тэрийг хангалттай зөв хэмжээгээр хийж чадахгүй учраас өөрөөр хэлбэл саяны шатаасан үнсэн дотор бол хар тугалгын тоосон цэрүүд ингээд бий болчих. Тэр тоосон цэрийг одоо бид нар чинь одоо юу гэдэг энгийн хог хэрэглэлээр үнс гэж бодоод хайчингууд тэр яах вэ гэхээр хаврын одоо намрын одоо салхигаар ингээд дэгдээд бид нар болохоор бодохдоо за өнөөдөр ч дайхтар шороотой өдөр байна гэж боддог болвол тэрэн дотор тэр шороон дотор маань хар тугалгын тоосон цэрүүд байж байна гэсэн. Тэрийгээр одоо бид нар монголчууд ингээд одоо амьсгалаад ингээд байж байгаа учраас одоо энэ хар тугалгын бохирдол гэдэг юм агаарын бохирдлын дараа хоёрт орох хэмжээний ийм асуудал болж байна гэж ингэж яриад байгаа ч тийм очрол болттой байгаа. Тийм. Нөгөө талаас дахиад одоо технологийн бус үйлдвэрүүд бол яаж байгаа вэ гэхээр одоо саяыг ингээд өндөр температур тайлуулах явцад одоо яндангаар нутаагаар нь шүү тийм. Тэр утаан дээр ямар ч тийм одоо бохирдлыг барих тийм шүүлтүүдийн систем байхгүй. Тэгээд тоос ингээл одоо зүгээр одоо юу гэдэг нүүрсний утаа шиг юм хар юм ороод тэрэн дотор жижигхэн одоо хар тугалгын тоосон цэрүүд байж байгаа гэсэн. Ер нь утаа тоосон цэр гэдэг чинь дандаа жижигхэн партикл жижиг юмуд байж байгаа шүү дээ. Тийм ч учраас одоо хар ч юм уу саарл харагдаад байдаг тийм. Манай үйлдвэрийн тухайд бол тэрийг нь бид нэр барьдаг одоо бохирдлыг барих юм системтэй. Тийм одоо онцлогтой үйлдвэр багтдаг. Зөв ойлголоо. Тэгэхээр одоо ингэж бодод юм л да. Сайн ярьдаг юм стандартын бус үйлдвэрүүд нь манайд одоо хот орчимд Улаанбаатар бүсд хэрэг байгаа вэ? Тэгээд энэ хар туулахны бохирдол нь яг одоо усаараа ирвэл ийм хэмжээнд байгаа гэж та нэг жишээтэй ирүүлдэ. Хүмүүс нэг ойлгох гэдэг юм л да. Бохирдол ийм үр төвшөнд ирчээд байна гэдэг юм тий. Тэгэхээр ийм за олон улсын байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Pure Earth гэдэг ийм олон улсын байгууллага байгаа тийм. Тэр байгууллагыг одоо Дэлхийн банк олон улсын санхүүгийн корпорацтаар ингээд бүгд үйл ажиллагааг дэмжиж яадаг. Тэр байгууллага 2015 онд Mongolian Pollution буюу Монгол улс ба бохирдол гэсэн тийм судалгаа хийсэн баг. Тэр судалгаа нь болохоор л одоо интернетээр хүртэл байгаа Mongolian Pollution гэдэг Pure Earth гэж бичгийн бол гараад ирнэ тийм. Тэр судалгаагаар зорилго нь юу байсан бэхээр Монгол улсад бохирдлоос үүдэлтэйгээр одоо хүний эрүүл мэнд хэрхэн яаж хохирч байна гэдгийг одоо олж тогтоох байсан. Тэгээд энэ бохирдлоос үүдэлтэйгээр Монгол улсд 3000 гаруй хүн жил болго насварж байна. Тийм. Тэр нь болохоор бол Монгол улс чинь бол нэг жилд бол 20 гаруй мянган хүн насвардаг шүү дээ. 22 мянган хүн насвардаг тийм. Тэрний 10 гаруй хувь 14-5% нь бол бохирдлоос үүдэлтэйгээр насвардаг гэдэг ингээд олон улсын байгууллага тогтооцсон байна. Энэ өндөр хөвтэй.
одоо барууны өндөр хөгжилтэй орнууд бол энэ одоо бохирдлоос үүдэлтэй нас баралтууд бол нэг 3-3% байгаа байхгүй. Манай хувьд бол одоо 14 гэхэр чинь тэрнээс 3-4 дахин их өндөр байна гэж ойлгож байна тийм. Тэгээд энэ саяны одоо бохирдлоос үүдэлтэй нас баралтын үндсэн шалтгаан юу гэхээр агаарын бохирдол. Тэр бол ойлгомжтой байх тийм Улаанбаатар хот ер нь аймгийн төвүүдийн одоо агаарын бохирдол ядангуяа өвлийн үйлдэлд ямар хөө байгаа бол тэр ойлгомжтой. Гэхдээ Монгол улс одоо юу гэдэг агаарын бохирдлынхаа асуудлыг бид нэр ярьдаг, мэддэг тийм. Энэ дээр одоо төр засгаас зөндөө олон төрлийн арга хэмжээнүүд авч байна. Ямар ч байсан бид нар энэ нийтдээ тэмцдэг. Гэтэл нөгөө талд хоёрдугаарт нь орж байгаа буюу энэ хар туглын бохирдлоос үүдэлтгэр жил болгон Монгол 400 хүнээс орж байгаа. 400 нас хүрнэ гэдэг нь болохоор бол зарим жилүүдийн одоо зам тээврийн ослоор нас урж байгаа хүнтэй ер нь төсөж байгаа байхгүй. Монгол улс чинь зарим жил нэг 500 зарим тээврийн ослоор нас урсан гин заримдаа 400 хэдэн хүн гэдэргээд бичсэн тийм статистик байдаг л да. Тэгэхээр энэ өөрөө бол асар их өндөр тий. Тэгээд ийм байгаад байгаа. Ахаад нөгөө талаас бол ерөнхийдөө дэлхийд дээрх байгаа нийт хар туглагын одоо хэрэглээний 85%-ийг аккумулятор хийхэд одоо зарцуулдаг тий. Тэгэхээр эндээс юу ойлгож болж байгаа вэ гэхээр хэрвээ хар туглагын бохирдол гэдэг юм байх юм бол ямар нэгэн байдлаар аккумулятортай холбогдох нь шүү дээ тийм биз дээ тий. Тэрийг тэгхдээ дахин боловсруулахдаа технологийн алдаа гаргах юм бол энэ дэлхийн 1 номерын одоо бохирдолтой үйлдвэрлэлээ гэдгийг саяны түрүүний миний ярьсан Pure Earth гэдэг байгууллага дахиад Green Cross Switzerland гэдэг Швейцарын бас нэг юм ногоон одоо загалмай гэдэг юм уу тийм байгууллага бас байдаг. Бас одоо байгуулагчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр хоёрын одоо хамтарсан одоо worst polluted гэв хамгийн их бохирдолтой үйлдвэрлэл гэдэгүүдийг ингээд жил болгон зарлаа явдаг. Тэрний 1 номерт нь болохоор бол одоо хар тухлын аккумуляторыг технологийн бус аргаар дахин боловсруулах үйлдвэрлэлийг нэрлэлсэн байгаа байхгүй. За энэ хоёр болохоор бол олон улсын хоёр байгууллагын одоо ийм судалгаа байж шүү тийм. Тэр судалгаануудыг Монгол улс болохоор бол яг бодит байдал дээр 2019 оны мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаа одоо шинжилгээ нотолсон. Тухайн үед одоо ажиллаж байсан 3-4 хүн одоо хятад эзэдтэй хөгжлийн технологийн бус гар аргаар ажилладаг үйлдвэрүүдийн ойр орчимд одоо ингээд хөрсний дээжээс судалгаа авсан тийм. Тэр судалгаагаар юу гэж байгаа гэхээр тэр үйлдвэрүүдийн хөрсөнд одоо хар туглагын одоо агуулмж бол зөвшөөрөгдөд хэмжээнээс зарим газар 8,000 дахин их юу гэж 8,000 8,000 тийм. Бид ч одоо юу гэдэг нэг юм хязгаар тавьчаа тийм үү. Хязгаартаа одоо юу гэдэг 90% дөхөөд ирэх юм бол бид нар чинь энэ ерөөсөн болох юм байлаа гэ. За нөгөө хязгаар маань нэг 10-20% авчвал энийг бол бид нар бол яа гэж хэлэх ёстой шүү тийм үү. Гэтэл би бол одоо 400-500 дахин ихийн тухай зарим цэгт нь 8,000 дахин их байгаагийн тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ өөрөө асар их аюултай зүйл гэсэн. Тэр хавийн ойрын одоо амьдарч байгаа иргэдийн одоо эрхчлөө тийм үү одоо үндсэн хуулиар олгогдсон одоо эрүүл одоо орчны бохирдлгүй газар одоо амьдрах ёстой гэдэг үндсэн хууль төртөл заасан хүний эрх байж байгаа ш. Тэр хүний эрх бол асар ноцтойгоор зөрчигдөж байгаа юм байхгүй. Нөгөө талаас Япончуудын 2016 оны 15 онд хийсэн судалгаа байгаа. Тэр судалгаагаар яасан бэ гэхээр ийм үйлдвэрүүдийн ойр хавцанд байгаа малын одоо цуснаас дээж авсан. Үхэр одоо өөр хоны ямаач үлээ. Тэгсэн чинь бас ихэ тэр малаас өндөр гарсан. Тэ. Нөгөөх нь болохоор тэр үйлдвэрийг ойр орчмоос ингэж авч судаад нөгөөх нь болохоор бол одоо Төв аймгийн Эрдэнэ сум буюу эрүүл газар гэсэн үг шүү дээ 50 км зайтай. Тэр газараас авсан Төв аймгийн Эрдэнэ сумд байгаа мал бол зүгээр. Тэр үйлдвэрүүдийн ойр орчимд байсан бохирдолтой гэж ингэж гарч байгаа юм эсвэл байхгүй. Тэгээд энэ асуудлыг одоо юу гэдэг нь тухайн үеийн асуудал нэлээд бас нэлээд одоо юу гэдэг нь их хурд засгийн газрын түвшинд хүртэл яригдсан асуудал байдаг тийм. Тэгээд энэ асуудлыг шийдэх гэж ер нь Монгол улс бол 2019 онд яг энэ хар туглагын аккумуляторыг дахин боловсруулах үндэсний стандартаа баталсан юм. Тэр нь болохоор бол MNS 6783 гэдэг тийм стандарт байна. За тэр стандартыг батална гэдэг нь бол бидний хувьд бол яах вэ гэхээр энийг одоо юу гэдэг нь бизнес болгох те одоо хөрөнгө оруулалт хийгээд одоо ажиллах болцоо байгаа эсхийг бол одоо шийдсэн ер нь бол төрөөс гаргасан бодлогын том бичиг баримт гэж ойлгох хэрэгтэй. Нэгэнт стандарт нь батлагдсан учраас одоо бид нар юу гэдэг одоо энэ үйлдвэрийг одоо барих хөрөлбөл тоглоомын дүрм нь бол одоо тэрийн байгууллагын үднээс гаргаад өгсөн байна гэж ойлгож байна шүү тийм. Тийм ч учраас бид нар бол ер нь 19 оноос энэ ажлыг одоо жинхэнэ одоо зориглож ингэж хийж өгсөн л юм ажил байгаа юм л да. За энэ бол ингээд
хүмүүс нэг тоодгүй боловч цаана маш их одоо хор хөнөөлт дагуулсан асуудалтай шүү дээ. Нэг хүмүүс ихийг нь мэддэггүй байгаа юм л да. Тий. Гол асуудал бол за нэгдүгээрт энийг хүмүүс бол мэдэхгүй байгаа дах тий. Хоёрдугаар ч юу гэхээр энэ хар тухлагын бохирдлыг чинь бол ер нь одоо чимээгүй гэж нэрлэдэг тий. Айжмар тий. Чимээгүй гэж нэрлэж байгаа. Айжмаар гэсэн үг тий. Аа. Өнөөдөр одоо юу гэдгийг ингээ байж яхад одоо биднийг ингээд юу гэдгийг ингээд энэ дээр нэг хатгахжуул өвдөр аяа гэж тийм. Тийм. Хар тухлагын бохирдол тийм байхгүй. Зүгээр бид нар ингээ баг багаар ингээд амьсгалаа тийм үү эсвэл одоо хоол хүнсний задих замаар ингээд бохирдол бол ордог. Харамсалтай нь хар туулгын тоосон цэрийн бохирдол гэдэг тийм хүний биед ордоо бол буцаж гарахгүй. Тэгээд тэр чинь баг багаар ингээ хөндлөгдөж байгаа. Тэгээд бидний одоо янз бүрийн одоо хор тавдрын одоо хэлбэр рүү ингэж оруулж одоо биднийг одоо хүнийг одоо тэгж одоо эрүүл мэндээр нь хохируулж шít. За нэгдүгээр. Хоёрдугаар яг ерөнхийдөө юуны Монголд бол яг энэ талаар бол мэдээж эрдэмтэд тийм үү. За ялангуяа эрүүл мэндийн салбарынхан бол бас нэлээ ярьдаг. Гэтэл одоо юу гэдэг яг тийм бодитоор ингээд одоо ойлгоод ч юм уу те үндэсний хэмжээнд ингээд ойлгодог гэж ер нь ярьдаг улсууд бол их л цөөхөнд байгаа л да. Зарим нэг улсууд ярьж байгаа. За сүүлийн үед одоо би өөрөө бас их ярьж явах шиг байна тийм үү. Тийм байдлаар. Гэхдээ одоо та одоо ингээд энэ подкастыг одоо хийж байгаа гэдэг чинь бас л одоо нэг л одоо зөв талаас нь одоо хүмүүст ойлгуулах гэж байгаа тийм одоо зорилго шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо та бүгдд бас одоо баярлалаа. Сайхан одоо биднийг ураад тийм үү энэ асуудлыг одоо олон нийтэд одоо хүргэе гэж ингээд зорж байгаа ч бас талархал ажил байна тийм. За тэгэхээр сая таны хэлдэг нэг ихэнх хүмүүс ойлголтгүйгээр яг нэг агаараар хоол хүнсээр одоо малын махаар ч юм уу гэж дамжиж ордог мэдхгүйгээсээ яг бод аюул занал хажууд нь эрэг болох хүмүүс мэдхгүй байгаа юм л тий. Тэгэхээр энийг ингээд сэргийлэхийн тулд одоо хүмүүст ямар зөвлөмж өгвөл зүгээр гэсэн үг одоо миний ойлгож байгаа та одоо чинь хар тухлагтай газараар бити яваа гэх нь одоо хайшин тий өрөөсгөл очиод ямар зөвлөмж өгд юм бол. Тийм. Тэгэхээр ийм би бол ингэж бодож байна. Нэгдүгээрт энэ чинь бол одоо төр засгийн байгууллагууд тийм энэ дээр өөрсдөө төвтэй байх хэрэгтэй тий. Нэгэнд Монгол улс одоо юу гэдэг саяны МНС 6783 гэдэг стандартаа баталсан тийм. Тэр стандартыг нь бүр давсан олон улсын одоо стандарт хүрэх хэмжээний үйлдвэрийг одоо манай компани байгуулсан байна. Гэтэл одоо юу гэдэг Монголын одоо нэг ийм төр засгийн байгууллагуудын арчаагүй гэдэг юм уу те одоо урамшгүй за магадгүйгээр одоо юу гэдэг нөгөө байдлаас болоод одоо түрүүний хэлээдээс нөгөө бохирдлыг тараадаг үйлдвэрүүд зарим нэг нь ажилласан ивэл л байгаа. Тийм. Стандарт Уулын байхгүй шүү. тий тэр чинь стандартаа цөмөрөн барья гэх юм бол энэ бохирдол ингээд шууд хаагчих болчих гээд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг бол нэгдүгээр төр засгийн байгууллагууд тийм үү одоо ялангуяа одоо их хурлын гишүүд сайдаар нар энэ дээр бол айхтар анхаарах хэрэгтэй тий. Нэгдүгээр за хоёрдугаарт нь бол иргэдийн хувьд бол аккумулятор чинь хүн болгон өөрсдөө аккумуляторыг хэрэглэгч байж байгаа тий. Хэрэглэхдээ тэрийг ингээд одоо юу гэдэг юу одоо ашиглалтаас гаргаад одоо өөрөө хэрэглээгүй боллоо ш тийм үү. Тэгэхдээ бол зайлшгүй одоо нөгөө ийм цуглуулах цэгүүд өгч занших хэрэгтэй байна тийм. Тэр цуглуулах тийм иргэдний үүрэг бол одоо цуглуулах цэг давьж өгчих юм бол тэр нь яваад одоо манай үйлдвэрт ирдэг тийм үү. Байх юм бол манай үйлдвэрийн хашаагаар ороод ирсэн аккумуляторыг харин бид нар бол бохирдлуугаар дахин боловсруулж чадаад байна. Харин манай үйлдвэрийн хашаагаар орж ирэхгүй байгаа болохоор чинь бид тэр бол ингээд төрөл барийн байдлаар ингээд бохирдлоо тараагаа явдаг. Ахаад түрүүн одоо яг хөө аккумулятор дээр би хар туглагын бохирдлоос ярьсан. Ахаад өхрийн хүчтэй бохирдол бас байж байгаа шүү тийм үү. Аккумулятор ч өөрөө хүнд тийм үү. Ахаад ийм шонтой шонныг чинь ингээд бие биенийг ингээд дээр доороос ингээд тавих юм бол нэг шон нь бол нөгөөхөө бөөрийг ингээд цоолоод идэх тийм. Тэгээд энэ аккумуляторын бохирдлуулахаар бол ер нь аккумуляторыг цуглуулах, тээвэрлэх энэ шатанд их одоо бохирдол балдагч байгаа байхгүй. Тэгэхээр тийм ч учраас энэ олон улсын одоо дэлхийн одоо юу гэдэг практикаар аккумуляторыг цуглуулахдаа яг ийм зориултын саваар цуглуулж байгаа тийм. Тэр нь яаж байгаа вэхээр мэдээж одоо аккумулятор бол хагарах, үхрийн хүчлээ алдах айгүй одоо магадaltaй тийм бүтээгдэхүүн тийм. Тийм учраас энийг одоо олон дахин гар дамжуулахгүйгээр зөвхөн яг гарлаа бол тэр савнд нь хийдэг тийм одоо заншиж ингэж дэлхий явж шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар бол Монгол улсад одоо тэр савыг нь оруулаад ирсэн одоо хэрэглээр нь ингэж тэр явж байгаа тийм одоо доктор авсуулжээ. За өөр бусад одоо энэ аккумулятор одоо бусад хоёрлох түүхий цуглуулдаг улсууд дээр бид нар тэр саваа тавьсан байж байгаа. Иргэд очиод за тийм савтай байх юм бол энд нь өгчөө.
савгүй газар байх юм бол би энд өгөхгүй гэх юм бол тэр хүн бол иргэний үүргээ биелүүлж байгаа гэж би бол ойлгож байгаа байхгүй тий. Тэр савнд ингээд цуглуулчих дээр бол аа тэр сав нь бол өөрөө яг аккумулятор шиг адилхан PP хугацраар хийсэн илүү зузаан одоо тийм аккумулятор гэсэн үг юм тий. Тэрэн дотор хийсэн байхад бол бүхний хүч хорсон ч гэсэн бүхний хүчлээ дотроо агуулад ингээд дотроос одоо тэр савн дотроо алдагдуулахгүй байгальд одоо газарт хөрсөнд алдагдуулдаггүй тийм зорилготой тий. Тэгэд манай үйлдвэр дээр чи одоо яг хав ер нь уламжлалт дараагаар гэдэг юм уу өмнөх байдлаар одоо зарим хүмүүс ингээ порт дээрээ жижигсэн байж байгаа жижигхэн гэдэг байдлаар ингээ цуглуулах юмнууд байж байгаа шүү. Тэрийг яг би уламжлалт даргалт гэж хэлье. Тэр аргаар цуглаж байгаа аккумуляторуудын би ингээд одоо өөрсдийнхөө ажилтнуудыг за цөмөөрөө энэ дээр нэг юм одоо төвөр судалгаа хийж үзье гэдэг нэг одоо 8 машин аккумуляторын гэсэн 60% цорох өгдөө. Тий. Тэр одоо Маш их. уламжлалт аргаар гэсэн үг шүү дээ. Өөрөлдвөл ил задгаа ачсан портуудын твшин дээр ирж байгаа аккумуляторууд 60% Мэдэн шүү дээ. 60% цорцсон байдаг тий. Мм. Тэр чи яг үг гэхээр айгүй өөрөө хүнд одоо нэг аккумулятор чинь бол одоо тракных бол 40 кг дээр байж байгаа шүү. Тэр чи одоо ердийн одоо хүмүүс бол тийм хурдан өргөд байхгүй тэгээ их хвчлэн ингээл ер нь одоо шидэлждэг тийм байгаа байхгүй. Тэгэхээр 60% цорцсон байна гэдэг бол 60%-ийг нь ямар нэгэн байдлаар хаа нэгэн газар хөрсөн зам дээр одоо ингээд дасгсан байна л гэж хэлж байгаа шүү. Шүү дээ. Тэгвчээ гэсэн үг тийм. Хөхийн хүчил болохоор бол хөрсөнд нэг удаа ялвал тэрэн дээр ахиж одоо ургамал амт ургахын тухай үл яриад ямар ч хэрэг байхгүй. Тийм болж байгаа юм. Одоо эдэмхий төлөмхий юм байж ш тийм. Харин бид нар энэ савыг одоо Монгол улсад ингээд түгээгээд эхэлснээр тэр савн дотор ирж байгаа аккумуляторын 3% л сойх бай. Тэгэхээр чин яг тэгэхээр за олон дахин зөөхгүй байх гэдэг нь айгүй ач холбогдолтой. За дотроо хагарсан ч гэсэн одоо хүчийн хүчлээ алдахгүй тэр савн дотроо байдаг бол дараагийн ач холбогдолтой юм байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг иргэдэд хэлэх юм бол тийм юм. За тийм цуглуулдаг газар навьж өгөө. Тэр чинь бас савтай. Ахиад эн чинь бол бас хөөр хүмүүнээр худалдаад авчиж байгаа шүү дээ. Тийм одоо Тийм байна. тий. Одоо тэгэхээр яг ингээд харж байхад ингээд портер чиглэлгүй ачааны машины төвшин дээр ингээд бүүнөр нь ачаа явж байгааг харсан байхгүй юу. Тэгэхээр зүгээр ачаа шидэхтэй биш зүгээр ачигдаа явж байхдаа нэг тонслоонтол цоорохоор байгаа юм л да. Миний бодлоор л тийм шонтой учраас дээр доороос нэг Ерөөсөө ингээд тийм. бараг сүвчлээд цолж Тийм байгаа. тийм ерөөсөө ингээл одоо юу гэдэг тээвэрлэлтийн явцад чинь дөргөлт мөргөлт үүссэн тийм биз дээ тий. Тийм нэг жоохон тонцлол тэр үл ер нь тэгэл харцсан байж. Миний харж байгаа хэрвээ тийм зүйл харах юм бол бараг хэлэх юм байна л да. Үгүй та одоо ингээд зориултын сам аваад нь хийгээчээгээ те. Тэгэхээр яг энэ миний дараагийн асуудал энэ зориултын савыг одоо агуулж байгаа цэгүүд хаана байж байгаа вэ? Одоо ер нь бол ийм одоо өгөөмөр зах дээр зөндөө олон байгаа тийм үү. Тэгээ ингээд юун дотор байна. Одоо аккумулятор чинь цуглуулдаг гэдэг юм цэгүүд бол бас нэлээд олон байж байгаа шүү дээ. Манай компани болохоор Улаанбаатарын төвшөнд нэг 40-50 орчим тийм цэгүүд дээр савнуудаа тавьсан байж байгаа. За хамгийн одоо зөв сайн хэрэглээгээр гэдэг юм бол доктор авсуулжийн одоо юу байна те салбарууд дээр байж байна те. Доктор авсуулжээ болохоор бол өөрөөсөө айгүй тийм одоо нийгмийн хариуцлага те байгаль орчин засаг нийгэм засаг одоо бонз дээр ингээ ярьдаг байгууллага их гоё одоо менежментийн соёлтой байгууллага. Тэр байгууллагатай манай компаниудаа хамтарч ажиллаад Өмнөдөө яаж байгаа вэ? Тэдний ч өөрсдөө бас аккумулятор зардаг компани байхгүй юу? Тэгэхээр хэрэглэгчид аккумулятор одоо зарахтаа хуучныг нь аваад шинэ аккумулятортой тодорхой хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлээд тэгээд хуучин аккумуляторын хэрэглэгчээс аваад тэр манай тэр одоо саунд хийчих. Бид нар тэр саунд одоо дүүрчихнэ гэхээр нь манай карантай машин өргөж аваад ингэ хийж. Тэгэхээр энэ дээр нөгөө бохирдол тарах одоо асуудууд нь хамаагүй бага болсон байж байгаа тийм. За ахиад өөр одоо юу гэдэг энэ өгөөмөр зах дээр байна. Техник импортын зах байна тийм үү? Одоо сутаан буян дотор захууд дээр аккумулятор зардаг одоо цуглуулдаг цэгүүд дээр л бид нар аль болох ингээл аккумуляторын савыг ингээл түгээгээл хүргээл ингээл ажил хийгээл явж байгаа л да. За ер нь одоо болж өгвөл яваандаа бид нар мэдээж дараагийн цэг бол одоо хөдөө орон нутгтээ те ядаж нэг аймагуд дээр нэг тийм саваар ингээд түгээгээд ингээд явждаг тийм систем одоо барих гад ямар ч байсан эхлээд бол ямар ч байсан бид нар Тархан аймагт бол тэрийг эхлүүлсэн байж байгаа. Гэхдээ гол асуудал болохоор чи юм хийхийн тулд ингээд хүсэл байлгаж байж нөгөө талаас бас ингэж чинь тээвэр логистикийн асуудлууд, хүн хүчний асуудлууд, за мэдээж хамгийн гол асуудал мөнгө санхүүгийн асуудал нь ингээд тэр чинь бид нар шууд бүгдийн нэг дор хийж хийхээр бас болохгүй. Ямар ч байсан өөрсдийнхөө одоо санхүүгийн нөөц болцоо, хүний эвцсийн нөөц болцоонд тулгуурлаад тодорхой хэмжээний график ингээд бий болгочоод ингээд ажиллаж байгаа төлөвлөгөөнд оруулсан тийм ажил гэж ойлгох хэрэгтэй байна.
За ер нь бол би бол бас өөрөө давхар нэлийн мэдлэгтэй боллоо. Одоо яг манай подкастыг үзэж байгаа хүмүүс магадгүй аккумулятор солих бол хамгийн ойрхон нь доктор авсууч дээр очиод тушаачих нь. Би бол тэгж ойлгоо. Тий, Тэр тий. чинь бас Одоо үнэгүй доктор авахгүй гэж штэ тий. үнэгүй авахгүй одоо өөрөөр хэлбэл аккумулятор чинь бид нар 1 кг-ыг доктороос суулж дээр бол 1500 төгрөгөөр авч байгаа гэсэн. Тий одоо юу гэдэг нь тэгээд нэг 20 кг-тай аккумулятор байна гэж бодох юм бол чинь одоо бид дээр гэсэн бараг 30,000 төгрөгөөр өгнө шүү тий. Гэтэл шинэ аккумулятор ч одоо хэдэн 300,000 төгрөг ч юм уу байгаа бах тий. Том багаас хамаарат тэгэхээр чи яг үгээр 10%-ийг нөлөөлөд авчихна гэсэн үг шүү тийм үү? Тийм байна. Тий. Одоо ингээд хотын захаар явж байхад ингээд хуучин аккумулятор худалдаж авна гэдэг нэг юм засварын газрууд дээр хаяг маяг байдаг шүү. Тэр зүйл цэгцрээ болоо хэвээрээ байгаа л болоо. Тэр бол хэвээрээ л байгаа. За яг хууль ярих юм бол тэр улсууд нөгөө Монгол улс чинь бол аюултай хаягдал цуглуулах, хадгалах, тээвэрлэх гэдэг тийм эрхийг нь бол манай компанид л байгаа. Гэхдээ миний хувьд тэр улсууд бол одоо юу гэдэг айгүй үргэн гүйцэтгэж байгаа. Одоо тэд нар чинь бол юу гэдэг хог хаягдлыг одоо цуглуулж байгаа шүү дээ. Зөвхөн аккумулятор биш одоо хуванцар одоо зис гуйл төмөр одоо өөр юу байдгийг те цуглуулж болох бүх юмыг цуглуулж байгаа. Тэр улсуудын хувьд бол үүргээ асар сайн биелүүлж байгаа ус. Тэ хэрвээ тэд нар байдаггүй байсан бол одоо аккумулятор хайчихгүй гэх асуул айгүй бол одоо жалганд эсвэл гараашнд мартагтаад явах болох гэж шүү. Тэгэхээр тэр цэг цуглуулж байгаа хүмүүс чинь бол ямар ч байсан иргэдэд айгүй ойрхоноор ингээд одоо тэр хүүчин одоо хэрэгэлсэн бүтээгдэхүүнээ тэжсгүй аккумулятор өгөх тийм болцоог нь олгож байгаа. Бидний хувьд бол харин ч тэд нартай хамтарч ажиллахыг хүсэж байгаа. Яагаад гэвэл тэднэр дээр авчиад саяныхаа савыг тавьчихъя. Тэгэхээр нөгөө бохирдол тарах юм л хамаагүй буураад эхэлчихэж байгаа гэсэн үг тийм. Харьцангуй одоо монголчууд ч юм бол бас байгуулагч нар их ер нь ярьдаг юм асууч. Тэгээд ер нь ихэнх нь л одоо тэр улсуудаас ер нь манай савыг аваад тавьчих хэрэгэлчих энэ чинь их зүгээр юм байна гэдэргээд бид нар бас дайж зөвхөн тэр савыг аваад тавих биш. Энд дээр чинь бас ихад одоо юу гэдэг тодорхой хэмжээний юу гэдэг санамсаргүй байдлаар хүчил асгах гэдэг асуудал байх юм бол тэр дор нь одоо саармөгжүүлэх одоо өстой байхгүй. Тэгэхээр бид нар бол энэ цэгүүд дээрээ одоо хөөрхөн жижигхэн одоо шохон одоо юу нууд савтай шуудаатай шохонууд тавьсан байж байна. Тэрийг хэрхэн яаж хэрвээ одоо санамсаргүй байдлаар хүчил асах юм бол хөрсөнд шингэж алдахаас өмнө яаж хэрхэн одоо юу саармөгжүүлж одоо тийм арга хэмжээ авах бай гэдэргээ. За тэгээд бас хөдөлмөр хамгааллын зарим хувцас хэрэгсүүлийг бид нэр ингээ хангаж өгөөд ингээ явж байгаа тийм байна. За. Ер нь бол нэлийн одоо ингээд дүр зураг бууж хэлж байна гэж ойлголтгүй байсан. За ойлголоо. Тэгэхээр одоо ер нь ингээд үйлдвэрлэлийн хүчин чадал маань хэр хэмжээгээр ажиллаж байна. Түгээдээ татгаар хангалттай хүчин чадлаар ажиллаж чадж байна уу? Түгээд нь олц одоогоор хэр вэ? За ер нь ийм мэдээж түүхүүдийн асуудал бол одоо мэдээж хомсдолтой гэдэг юм. Миний түрүүний хэлснээр бол одоо нөгөө тийм технологийн бус үйлдвэрүүд ажилласан хэвээр байж байна те. За манай үйлдвэрийн хүчин чадал гэх юм бол жилийн 12,000 тонн те. Монгол улсын жилд одоо хаягдж байгаа ч юм бол 7-8,000 тонн буюу манай үйлдвэрийн хүчин чадал бол Монгол улсын одоо хаягдж байгаас том болчиход байна шүү дээ. Бүрэн хангахаар. Тийм. Бүрэн хангахаар байна. За яагаад бид нар ийм том шиг үйлдвэр барьсан бэ гэхээр чи уул нь бол бид нар нэг 5,000 тонн ч юм уу одоо хүчин чадалтай үйлдвэр барихыг зорьсон боловч харамсалтай ийм 12,000-аас жижигхэн ийм үйлдвэрүүд бол дэлхий дээр олдохгүй байгаа байхгүй юу тий. Хүчин чадал нь томчоод угсаа байхгүй. Ахаад шинэ хүчин чадал нь жижигээс гадна бид нар ч нэг стандартын шаардлагыг бол зайлшгүй хангасан тийм үйлдвэр байх хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүт одоо манай үйлдвэр болохоор дэлхий дээр хамгийн жижигхэн гэхдээ стандартын шаардлагыг хангасан үйлдвэр байгаа. Тэгээд юу түүхийдийн хувьд бол ийм ер нь бид нар ингээд саяны одоо цэгүүдээр ингээд дамжуулаад цуглуулж байна. Одоо яг бид нар Монгол улсын ямарчлаас нэг жил гаруй хугацаанд бол нэг 40 орчим хувийг нь бол бид нар цуглуулад дахин боловсруулж байгаа гэсэн үг тийм. Өөрөөр хэлбэл одоо зөв технологиор дахин боловсруулж байгаа гэсэн тийм байна. Гэтэл цаана ч одоогоор бас болоогүй л байна тийм үү. 60% маань одоо юу гэдэг одоо технологийн бус одоо үйлрүүд дээр очиж байгаа гэдэг тийм одоо дүр зураг ба ш. Гэхдээ яг бид чинь ингээд урт хугацаанд одоо тэрийг одоо нэмэгдүүлээд бүр болж игэл 100% тийм үү 70-80% болохыг л ингээд эрмэлзэл ажиллаж байгаа л да. За тийм бит юм. Тэгэхээр тийм үйлдвэрүүд бол байсаар л байгаа. Одоо угаасаа сайн хэллээ таны Монгол улс стандартаа баталсан гэдэг чинь бас нэг авууштай юм байна. Тэгтээ жоохон хожуулах юм шиг байна. Миний ойлгож байгаа бол одоо тэгвэл шууд хүмүүст энгийнээр хоёлаа мангар маш энгийн ойлгомжтой байдлаар нэг аккумуляторыг хүнээс хэрэглэгчээр аваад яаж боловсруулад явдаг дамжлагуудын та нэг тайлбарлаж өгөөч. Үйлдвэр дээр очиод ингээд задлаад ингээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж.
За манай үйлдвэр бол ер нь 4 5 секцтэй юм. Тэ. Мгм. Аккумуляторт болохоор бол ерөнхийдөө 3 төрлийн юм байгаа гэж ойлгочихлоо. Гадна талынх нь хуунцар байна. Тэр бол PP хуунцар бол polypropylene хуунцар байна те. Дахиад тусгаарлагч гээд өөр нэг төрлийн хуунцар байдгийн. Тэр нь бол PE буюу polyethylene тийм үү. За гэхдээ хуунцруудыг нь цөмөрөө нэг л төрлийн хуунцар гэж ойлгочих болж байна. Маш энгийнээр тайлбарлах юм. Нөгөө хэсэг нь бол одоо хүхрийн хүчлэн байж байна те. Аккумуляторын одоо жингийнх нэг 20 орчим хувь нь хүхрийн хүчлийн усан уусмал байж байгаа те. За 3 дахь нь болохоор бол нөгөө хар тухлага ус гэсэн те. Тэгээ аккумуляторынхаа ингээд жингийн болохоор нэг 60 орчим хувинууд бол хар тухлага байж байна. За 20 гаруй хувь нь бол нөгөө хүхрийн хүчлийн усан уусмал. Тэгээд одоо хуунцар болохоор нэг одоо 10 ватт хувь нь те. Дахиад саяны PE буюу дахиад нэг хэд байдгийн нэг 3 4% гэдэг. Ингээд ерөнхийдөө ийм л бүтээгдэхүүн байж байгаа юм. За бидний хувьд бол дахин боловсруулах аккумуляторыг одоо бүтнээр нь бутлан ангилах системд оруулдаг гэсэн үг. За. Одоо дотор нь хүхрийн хүчилтэй юутэй хэтэгээр ороод алхан том терм гэдэг ингээд байж байгаа. Тэр алхан термд аккумулятор ингээд ороод бяцлагддаг гэсэн үг тийм. Бяцлагддаг гэсэн үг тийм. Тэгэхээр ч одоо хуунцар чинь одоо юу гэдэг ийм жижигхэн хумсны толио шиг жишээний ийм жижигхэн хэсгүүд болоод тэрийг нь болохоор ерөнхийдөө өөрөө бяцлсныхаа дараа том усан санд ингээд аккумуляторууд ингээд унж байгаа юм. Тэгээд одоо юу гэдэг нь нягтын зөрүүгээр би жингийн зөрүүгээр нь бид нар бол одоо ангилдаг гэсэн мэдээж ховцор бол одоо дээр нь хүүхэн байна тийм үү та металл хар дуглаг агуулсан хэсгүүд одоо хувцсныхаа ёроол одоо тунах нь байна тийм үү. За тэгээд мэдээж эн чинь оронд нь шигшин шүршин даралт тусаа шүршин одоо шигшин чичрүүлнэ тэргээд янз бүрийн зөндөө олон арга байгаа л зүгээр энгийнээр бол усан санд хийгээд дээш ингээд гараад авчдаг гэсэн үг тийм. За хунцрыг нь бид нар яадаг вэ гэхээр бад цэвэрлээс харамжуулсан байдалтайгаар одоо хунцраар дараагийн бүтээгдэхүүн идэх компаниуд нийлүүлчих. Тэгээ бид нар одоо 2 компанид нийлүүлж ажиллаж байна. Тэд нар болохоор зарим нэг компани болохоор эхлээд үрэл хийгээд дараагаар нь үрлээрээ болохоор одоо бохирын хоолой хийцэн явж байгаа тийм. Тийм. За эсвэл дараагийнх нь болохоор бол одоо арматурын ивэс тулаас гэдэг юм одоо support гэдэг тийм юмнуудыг хийцэн ингээд зүтгэлтэх юм ингээ арматур доорс нь яг тийш тийм ивдэг яг тийм яг нэг зүтгэлтийн өмнөх хийдэг тэр имийг одоо хийгээд ингээд ажиллаад явж байна. Өөрөөр хэлбэл бид нэр аккумуляторын хуванцрыг ямар ч байсан хайсангүй хүндрэлтэй бүтээгдэхүүн болгож хувирлаа тийм. Түрүүний таны үрэл болгодог гэдэг нь жижиглээд ийм түүхий материал шууд халаахад бэлдсэн үрэл болгохыг хэлж байгаа тийм. Тэр чинь юу яадаг юм бол одоо мэдээж биднээс авсан хуванцар чинь бол ингээд сайн хуваагаа цэвэрлсэн байж байна. Тэднийг одоо зарим нэг үйлдвэрүүд нь лөнгөн гөөрнөртөл ялгаад тэгээд дараагаар нь тэрийг болохоор бол бүр юм жижигхэн одоо будаа шиг тийм үрлүүд болгоцсон байт юм. Тэр үрлэн дараагийн удаад нь хэвэн цутгаа тайлуулад тийм үү. Сайн нөгөө бохирын хоолой арматурын одоо ивэсийг хийгээд ингээд явдаг. Ийм байна. За одоо тэгээд аккумулятораас бид нар хуунцын одоо яадгийг тайлбарчтай тийм. За хүхрийн хүчлийг нь бид нар яадаг вэ гэхээр одоо аккумуляторыг ингээд одоо бүтнээр нь хүхрийн хүчлтэйгээр нь усан санд ингээд унгаана гэхээр чинь яг хүхрийн хүчил талаас нь ярих юм бол бид нэр тэр усан сан дээр ингээд хүхрийн хүчил тусаагаад байгаатай адилхан байхгүй юу? Тийм үү те. Тэгэхээр чин усын чинь одоо хүчлэг байна уу, шүтлэг байна уу, хүчлэг байна уу, шүтлэг байна уу гэдгийг pH-аар нэмждэг тийм үү? Одоо бидний нууж байгаа ус болохоор хэд байдیں۔ Нэг 7.7 8 одоо хувийн pH-тай байж байгаа тийм үү? Энгийн ус чинь одоо 7-8% байж байгаа юм шүү. Тэгэхээр тэр энгийн усан дээр болохоор ингээд хүчил ингээд тусаагаад байхаар аажмаар тэр чинь усны одоо pH нь буурдیں۔ Тэ одоо 4% дээр ирээд ирэхээр бид нар энэ усан сан маань одоо хүчилдэг болцсон байна. Тийм учраас бид нар сар мөчүүлээ гээд дараагийн одоо сар мөчүүлэх сав руугаа оруулаад тэрэндээ бид нар шохон зурмаг одоо оруулчих. Тэгээ шохон зурмаг уу бид нар шохоо буюу шүлтийг нэмжээ гэсэн. Тэгэх оронд ч бол тэр усан сан бол аажмаар буцаад бид нар ингээд одоо шохон зурмаг хийгээд авах тусан бол тэр усны pH ч юм бол ингээд буцаад 8% дээр ингээд өрөөд очих. Тэр үед нь бид нар за энэ усан сан бодоод бүрэн одоо саармагчлаа гээд за яг тэр процесс бол ер нь бол нүдээр ингээд тайлбарлах юм бол нөгөө бяцлаг эсвэл ээзгийн шахаж байгаатай айгүй адилхан. Тэгээ бид нар ингээд дээрээс нь ингээд одоо сүү хазаачид дээр нь тараг хийгээд ингээд байхад чинь тэр чинь ингээд ээдэд ийм одоо бяцлаг үүсдэг ш тийм. Яг тэр шиг тийм лаганцар үүсээд лаганцар үүссэн хэсгийг нь бид нар болохоор аль тэрийг нь хамтд нь ингээд одоо фильтр прессээр гаргаад тэр лаг үүсэж байгаа нь болохоор бидний одоо гөлтгөн буюу гипс гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай одоо усан сангийн pH нь ингээл дээшээ доош болоод ингээл хувираад идэх. Буурахаар нь хүчил усахаар нь бид нэр шохон зурмаг нэмж одоо буцааж pH-ийг дээшлүүлчихэл ингээд явдаг. Тэгээд бид нар саянаас ингээд гарч ирсэн усан сангийн одоо
технологийн ус гэж бид нэрлэж байгаа. Тэр технологийн усыг болохоор бид ингээд дахин одоо усаа ингээд ашиглаад байдаг гэсэн үг тийм. Энэ үйлдвэр одоо ашиглалтанд ороод одоо жил 3-4 сар болж явах хугацаанд бид энэ үйлдвэр дээр анх удаа нэг 60 80 тонноор одоо усан сангаан дүүргээд тэрнээс хойш энэ хооронд бид 1 литр ч ус хаяагүй, 1 литр ч ус одоо нэмээгүй. Тэгэхээр үйлдвэрийн одоо нэг онцлог давуу тал нь бол бид нар усаа 100% дахин ашиглаж үйлдвэрлэлээ явуулдаг гэсэн. Өөрөөр хэлбэл технологийн усны хаягдалгүй бас дахиад технологийн усны нэмэлт зарцуулдаггүй гэсэн үг тийм. Эхний дүүрэл дээр одоо л явж байгаа Тий, юм одоо байна. Маш хэрэгтэй. тий, тэр тийм яагаад гэхээр мэдээж ус чинь болохоор бол ингээд нэг ус бэл ингээд байж байгаа юм чи тэр хооронд чинь өөрөө өссөн үсээг ууршилт явагдана тийм үү. Ахиад одоо юу гэдэг өөр бусад бүтээгдэхүүнд чиг байдлаар ингээд алдана тийм үү. Тэгэхээр манай онлын түвшинд манай ус бол буурах хэрэгтэй тийм. Гэтэл аккумулятор дотор байж байгаа нөгөө үхрийн хүчил чинь бол яг үүндээ 20%, 10% одоо концентрацтай үхрийн хүчлийн усан ус бол аахгүй. Тэгэхээр бид нар тэр усан санд байж байгаа одоо усны ууршил чигшлийг юугаар нөхөж байгаа вэ гэхээр саяны аккумуляторт байгаа усан уусмлаараа ингээд нөхөд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр хоёрыг ингээд хооронд нь балансруулж анханасаа ингээд тооцчих ингэж барьсан юм уу. Дэлхийн одоо юу гэдэг өндөр одоо технологийн үйлдвэр бүгд яг ийм байдалтайгаар усны одоо алдагдaltaгүй ахаад усны нэмэлт хэрэглээгүй юм байна. Их сони юм байна. Зүгээр уус ингээд өрөөнд үйж яхад л уурчдаг шүү дээ. Тэгэхэд бол энэ яг тийм тэр ууршилтыг нь бид нэр одоо энэ нөгөө энэ одоо аккумулятор доторх байгаа. Энэ хүчлийн усан уусмлаараа нөхдөг гэсэн. Зөв. За. Тэгээ энэ дээр одоо юу гэдэг байгаль орчны ач холбогдлыг ярих юм бол за 5,000 тонн аккумулятор ингээд зүйрлээд ярих юм бол чинь нэг 20 орчим хувь нь буюу энэ 5,000 тонн аккумулятор дотор болохоор бол нэг 1,000 тонн хүчрийн хүчил байгаа. За хүчрийн хүчил өөрөө олон улсын ангиллаараа бол эдэмхий түлхэмхий хортой байдс гэж ангилагдав. Харин бид нар сая нэг хүчрийн хүчлийг одоо шохойтой уралд оруулснараа нэгдүгээр тэрний одоо авар хэмжээг хамаагүй боруулж байгаа тийм 160 орчим тонн л одоо гөлтгөн гарч ирнэ тийм. Ахаад гөлтгөн буюу гипс болохоор бол өөрөө олон улсын ангиллаараа энгийн одоо бодис аюулгүй бодис багхгүй. Тэгэхээр чинь бид нар нэгдүгээр өмнө байсан аюултай бодисыг бид нар авар хэмжээг нь бууруулад ахаад аюулын зэргийг нь бол аюултай байсан юмыг бид нар аюулгүй болгож ингэж өөргөж байгаа тийм ач холбогдолтой. За одоо чинь 3 дахь нь яриаг нь хар туглаг агуулсан хэсэг байж байгаа шүү тийм. За хар туглаг агуулсан хэсгийг болохоор бид нар одоо юунд хайлуулах 100-нд ингээд одоо өөр бусад химийн элементүүдтэй холиод ингээд хайлуулдаг те. Нэг удаагийн хайлуулах цикл нь болохоор нэг 5 цаг орчим болоод тэгээд тэр нь бол хар туглаг бол 99% тийм цэвэршилтэй гарч ирээд тэрийг бид нар дараагийнх одоо цэвэршүүлэх 100 нь бас нэг удаадаа бараг 20 хэдэн цаг шахуу ингээд дахиж одоо хайлуулж шараадаг тийм үү те чанаад гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө 99.97-оос дээш шинэ цэвэршилтэй гулмай одоо цэвэр хар туглаг үйлдвэрлээд тэрийг гулмай зах одоо цутгаад тэгээд ер нь бол одоогоор бид нар хятадын зах зээл рүү ингээд зараад ингээд явж байгаа юм. За 99.97-оос дээш гаргана гэдэг нь бол үндсэндээ Лондонгийн металлын биржийн одоо цэвэр хар туглаг гэдгийг ангилалд орчиж байгаа. 99.97-оос дээш буюу 3.9-тэй гэж хэрэлдэг. Тэр байх юм бол одоо Лондонгийн металлын биржийн үнээр зарах болцоог олгож байгаа гэсэн тийм одоо хамгийн доод хязгаар нь тэр юм да. Тэгээ энэ хооронд мэдээж одоо гол асуудал юу гэхээр түрүүний хар туглагыг одоо ингээд өндөр температурт ингээд хайлуулах чинь бол зарим тохиолдолд 1300-400 градусд ингээд хайлуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дотор хайлуулахдаа бид нар тодорхой хэмжээний антрацитын үүс, за төмрийн зорох төсөд тэгээд өөрөөр хэлбэл сода ааш гэдэг тэгээд хар туглаг агуулсан хэсгүүдийг тийм өндөр температурт хайлуулдаг. Тэгэхээр мэдээж энийг одоо өндөр температурт хайлуулахаар бол тэрнээс гарч байгаа утаа тортог бол айхтар юм байна тий. Тэр утаа тортгийг харин бид нар яндангаар гаргахтаа яаж стандартын дагуу хангасан тийм кey нийлүүлэх вэ гэдэг бол их чухал байгаа байхгүй. Тийм ч учраас манай үйлдвэр бол одоо юу гэдгийг үйлдвэрийн нэг нэлээд томоохон одоо юу гэдгийг секц буюу тэр 5 хэсгийн нэг секц хэсэг нь бол тэр бохирдлыг барих систем гэж байж байгаа тийм. Үйлдвэрт болохоор нэг 7 төрлийн одоо өөр өөрийн үүрэг функц бүхий ийм нэг тоног төхөөрөмжийн нэгдэл буюу бид нар тэрийг бохирдлыг барих систем гэж ярьж байна. Энэ бохирдлыг барих систем болохоор манай үйлдвэрийн одоо мөнгөн дүнгээр нь ч бодсон тийм үү. За үйлдвэрийн тоног төхөөрөмжийн овроор ч бодсон бол ер нь бол 45-аас 50% зөвхөн тэр бохирдлыг барих системд байж байгаа. Мэдээж нь одоо юу гэдэг сая одоо ингээд шатааж явахд үед бол их хэмжээний тоосцог гарсан. Харин одоо яг манай үйлдвэрийн яндангаар бол ер нь бол
одоо тийм утаа бол нүдээр харах тийм утаа харагдахгүй. Зүгээр одоо сайн ажиллах юм бол зэрэглээ харагддаг байхгүй. Өөрөөр хэлбэл тийм одоо өнгөгүй цагаан байж ч нөгөө стандартын шаардлагыг хангана гэдгийг яг би одоо нөгөө хүнд ойлгуулах, энгийн хүмүүст ойлгуулахын тулд тэгж ярьж ш. Тэгэхээр Шүүгээд тийм авчиж сайн шүү. шүүгээд авчихна гэсэн үг. За мэдээж сайн шүүгээд авчиж байгаа юм чинь тэр тоосон цурууд хаа нэгэн газар бид нар барьж үлдсэн байж таарна Тэр шүү дээ. Тэр яадаг вэ гэхээр одоо манай тэр саяны 7 тоног төхөөрөмж чинь өөрөөсөө дээр нь одоо тэр шүүж авсан тоосон цаа цуглуулдаг хэсгүүдтэй гэсэн үг тийм. А тэр цуглуулсан хэсэг нь бол үнэхээр одоо юу гэдэг юм одоо маш нунтаг тийм одоо үнс шиг тийм одоо тоосон цуглууд ингээд цугларсан байж дээ тийм. Тэгэхээр технологийн бус үйлдвэрүүд тийм системгүй учраас тэр их одоо суусан цэрүүдийг утаагаар яндангаар дамжуулаад хавь ойрынхон байгалийн бохирдуулчихж байгаа. Тэрийг нь болохоор одоо нөгөө салхиар одоо бид нар одоо амьсгалаад ч юм уу эсвэл нөгөө хүчин тэнд байгаа тэнтэй одоо хамтдаа байгаа өвсийг идээд өвсийг идэх байдлаар ингэж одоо цуснд агуулга нь өндөр болж штэ. Харин манай үйлдвэр тэр цуглуулсан юм яадаг вэ гэхээр бид нар дараагийнхаа технологийн процесс дээр дахиад шатаачиж байгаа. Тэр өөрөө одоо саяны манай одоо бохирдлыг барих системийн тэр цуглуулах хэсэг дээр суусан тоосон цууд болохоор бол өөрөө 60%, 40% агуулгамжтай хар тулг байж байгаа. Бид нар тэрийг дараагийн үйлдвэрлэлийн технологи дахиад шатаачдаг гэсэн. Тэр бол ингээл циклтэй яваад байгаа гэсэн. Тэгэхээр одоо хүртэл шатаад юм тийм шүү. дортгийг нь хүртэл шатаадаг. Усыг бид нар одоо юу гэдгийг одоо яг тэг зөв хэрэгжилж байсантэйгээ яг адилхан одоо шатаах процессээс гарч байгаа тоосон цэгмч гэсэн бид нар дахин ингээд шатаагаад Эзэлгүй тий технологи хаягдaltaгүй байна шүү. гэсэн одоо үйлдвэрлэлийн гол зорилго нь бол тийм байж байгаа байхгүй. За энэ хооронд бас ахаад яг үйлдвэрийн нэг одоо side effect гэдэг ингээд ярил л та. Тэр гэх юм бол бид нар чинь нөлөө тэр одоо дам нөлөө гэх юм уу тэр болохоор бид нар яаж байгаа гэхээр энэ технологидоо болохоор бид нар төмрийн зоргос хэрэгэлдэг тийм. Тийм. За төмрийн зоргоц гэдэг чинь одоо манай токрын цэгүүд байж шүү дээ. Одоо зөндөө одоо төмрөөр токр ингээд зороод тийм жижиг нэг юм хөвчлээс зөксөн төмрүүд байдаг шүү дээ. Энэ төмөр манай үйлдвэр байхгүй байхад зүгээр энгийн хаваа гэдэлтэй хаягддаг байсан Монгол улсын хэмжээнд тийм. За бидний тоосч байгаа бол энэ чинь бол одоо бараг 300-400 тонн жилийн тийм энгийн хог хаягдлаа л да. Гэхдээ энэ чинь нэмийг ингээд хаяалах чинь бол дэмий шүү дээ. Одоо гэтэл бид нар үйлдвэрлэх хэрэгтэй нь одоо энэ Монгол улсын хэмжээнд байгаа ихэнх одоо энэ токрын цэгүүд дээр бид нэр өөрсдөө ингээд савнуудаа байрлуулсан байж байгаа. Өмнө нь хайдаг байсныхаа оронд одоо болохоор тэд чинь нөгөө одоо тэр зоргоцсон манай тэр одоо уутнуудад хийгээд бид нэр тэрийг нь бас хөөрхөн тодорхой хэмжээгээр худалдаж аваад айл алдалтаа байгаль орчин талдаа ч тэр төмрийн зоргоц хаягдахаас бид нар сэргийлж байна. Нөгөө талдаа ч гэсэн нөгөө улсууд намс тодорхой хэмжээний ашигтай орлоготой юм болоод ингээд ажиллаж байгаа. Бас нэг одоо дам нөлөө гэх юм бол бас нэг одоо өмнө хаягддаг байсан хаягдыг бид нэр одоо зөв хэрэглээнд оруулж байгаа гэж тэгж байна. Тийм байна. Их тавгүй сонсогдож шүү. Яг тэгэхээр нөө токрын зэгийг бол мэднэ л дээ. Баг эрэгтэй хүмүүс аам аваад дагаад бүгд л орж утсан. Тэгээд нөө сонсмол илүү тэрний юун дээр ачаалах хог дээр ачдаг гэсэн байхгүй. Би хог дээр өмнө нь бол хог дээр хайдаг байсан. Бүр daajаа ахаад хог дээр хайхтаа тэд нөө юм за бас тийм уруул хамаа зүсэд идэг гэсэн байхгүй. Тийм байх тийш тий одоо тийм байх. Ахаад юу одоо тэр токрын цэг хүч дахиад зардал гаргаж тийм биз дээ тий. Нэг одоо самсмол дээр ингээ ачаа явах чинь адаглаад бензин хэлнэ. Айгүй бол ачигч ачигч авна хийнэ тэргээд айгүй хэцүү. Бидний хувьд болохоор бүр daajаа тэрийг нь тодорхой үнээр худалдаж авч байгаа. Яг л үгээр бидний зүгээс та нар энийг бити зэврээгээрээ. Өөр бусад хогтой бити холиорой. За үүнийхээ төлөө чинь бид нар танаас ингээд тодорхой хэмжээр худалдаж авъя гингүүд бидэн цус хэрэгтэй нөгөө улсууд ч гэсэн гоё одоо хариуцлагатай болоод нэг тийм аятайхан одоо тийм хамтын харилцаа бидний хооронд бий болоод ажиллаж байгаа. Зүг. Тэгэхээр та бүхний үйлдвэрийн нөгөө нэг давуу талуудыг ойлголоо л доо. Ингээд хүмүүсээс аккумуляторыг худалдаж авч байна, үрц авч байна тий. Тэр хуурай авж байгаа хүмүүс төр чи эрүүл ах хувц нарын шаардлагыг хангаад нөгөө нэг сармөгжуулах хор гадагш гарах сармөгжуулах тэр заавар зөвлөш хог нөгж байгаа гэр нилээ идэм нөлөөтэй байгаа нь шүү дээ. Тий одоо ер нь бол за үйлдвэрийн сайн нөлөө гэвэл зөндөө байна. Тийм биз дээ. Одоо ямар ч хог хаягдлыг хаяхгүй байна. Бүр одоо аюултай хог хаягдлыг ингээд одоо юу яаж вэ? Цэвэрлж устгах гэж байна. Тэгээ яг энэ чинь бид нар юу гэдгийг энэ үйлдвэрлэлийг хийхдээ илүү сайхан одоо зөв аргаар нь хийл гэж байна. Тэгэхээр чинь одоо адаглаад энгийн саяны өмнө цуглуулдаг байсан хүмүүс хүртлийн нүрээс чинь бол их одоо мэдлэгтэй болдог. Тэгэхээр тэрэндээ өөрсдөө бас урам авдаг гэдэг тийм одоо сайхан зүйлүүд л ер нь их тохиож байгаа. За бид нар энэ үйлдвэрийг барьсан ашиглалтанд оруулснаас хойш бол ер нь
их л олон хүний одоо юу гэдгийг одоо ам сайтай те магтсан уран мөксөн тийм их гоё юмнууд болж байгаа л одоо Монгол улсын ерөнхийлөгч хүртэл өөрөө санаачдгаараа телевизээр харсан энэ үйлдвэрийг чинь бид нар очиж үзье гэгээд үзлээ шүү. Тэгэхээр Оо. мэдээж ерөнхийлөгч маань ирээд бидэнд бол их том уран зориг өгсөн те тийм байгаа. За одоо тэгэхээр нөгөө нэг боловсруулсан тугалгаа яг ингээд голдмаа болгоод гаргадаг гэж. Энийг бол цэвэр бас экспортын бүтээгдэхүүн гэж хэлээ. Экспортын бүтээгдэхүүн шүү тий. Ус манай улсын хувьд гэж ирэн шүү Тийм шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө валютын нөөц мөцийг чинь нэмж байгаа шүү дээ тий. Зөв улсад нэмэртэй. Мгм. Тэгэхээр одоо би ерөнхийдөө манай Сансуй подкастыг бол ер нь бизнес хийсэн үүсгэн байгуулагч толцоогоо сонсдог, чанартай хүмүүс сонсож байгаа. Тэгэхээр хамгийн сонирхолтой асуулт юу гэхээр энэ үйлдвэрийг байгуулахын тулд та санхүүжилтээ хэрхэн босгосон бэ? За энэ үйлдвэр чи одоо тэгээд мэдээж ингээд юм хийхээ чинь альваа нэг энийг ч ингээд сайхан болгох чи энийг ч ингэж хийгээл ингээд дандаа юу гэдэг хүсэл мөрөөдлүүд байж идэг. Тэр хүсэл мөрөөдлүүдийг ингээд бодит байдлаар бий болгохын тулд ч юм бол цаашгүй дандаа санхүүжилт хэрэгтэй болж байгаа тийм. Үйлдвэр болохоор одоо бол одоогоор 20 гаруй тэрбум төгрөг ингээд орцсон гэсэн хэрнээ бас ахаад бидний юмнууд ингээд дутуу мутуу ингээд яваад байдаг тийм. Сүүлдээ одоо юу гэдэг зарим хэсэг маань үйлдвэртэй багтахгүй болоод хажууд нэг агуулгах ч юм уу барих шаардлагатай дээр болол ингээд яваал байгаа л да. За мэдээж үйлдвэрийн санхүүжилтийг болохоор бид нар бол анх одоо өөрсдөө одоо студиэсээ оруулсан тийм бид ч одоо 4 Монгол залуу найз нөхдүүд байж шүү дээ. Бид нар өөрсдөө анхны нэлээд одоо санхүүжилтийн мөнгийг оруулсан. Дараагаар нь одоо Invescore одоо Recycle гэдэг нэг фонд байж байгаа тийм. Одоо Rio Tinto-гийн одоо бас санхүүжилттэй тийм одоо байгаль орчин дахин боловсруул чиглэлээр одоо Монгол тийм нөлөөтэй тийм ажил хийя гэсэн тийм одоо Recycle Fund гэдэг тийм одоо байгууллага байж байгаа шүү дээ. Тэднэрт Нийтийн сайтаас харсан юм байна. тэднэрт биднэрт одоо бид нар хандсан анх одоо ийм сан байгуулагдж байгаа юм байна гэдгийг мэдээг нь аваад бид нар очиж уулзсан бас нэлээдгүй хугацааны дараагаар тэд нар бол манай төслийг одоо дэмжиж одоо бид нар чинь Монголын анхны тэгээд нөгөө биржийн бус одоо ногоон бондыг те 1.3 тэрбум төгрөгийн бонд гаргаж өгсөн. Тэр ажил бидэнд бол нэлээд одоо дэмжлэг болсон. Ягаад гэвэл тэр мөнгөний санхүүжилт чинь бид нар үйлдвэрийн бариагүй ихт ашиглалтанд оруулж ирсэн тийм үү. Одоо төсөл байх үед нь гэсэн үг шүү тийм үү. Тэгэхээр чин төсөл байх үед нь итгэж одоо ингэж мөнгө оруулна гэдэг бол ер нь банкуд ч ер нь их дургүй байдэн шүү тийм үү. Хөдөлгөхгүй талдаа байдаг байхгүй. Дараагаар нь одоо бас хаад голом тонк бидэнд одоо дэмжиж санхүүжилт өгсөн. Голом тонкны хувьд чинь одоо 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өгөөд одоо бас юу гэдэг Монголын одоо дотоод гэдэг юм арилжааны зээлээс бол хамаагүй багуутай ногоон зээлгээд өөрийнхөө их усрыг ингээд санхүүжүүлээд ингээ явсан. За мэдээж энэ хооронд ч тэгээ одоо юу гэдэг богино хугацаатай бага саг зээлмэлийг одоо найз зөвхтүүд маань хүртэл итгээд ер нь ингээл олгоол тэгэл төрөл бүрийн л их усэр халаад энэ үйлдвэрийг барьсан байж байгаа. Болон тэгээд хүмүүсийн нэг цаад нэг мөн чанар үр дүнгийн одоо тий хүмүүст хэрэгтэй гэдгийг сайн ухаарсан учраас гоё хөрөнгө оруулалт хийжээ гэж ойлгож шүү дээ. Тий ер нь хүнжил ойлгож байна тий. За энэ тэгэхээр одоо бидний ер нь үр хойчтой л хэрэгтэй зүйл хийгээд байна гэж ойлгоод байна шүү дээ. Энэ агарын бохирдолтой нэмээд энэ хар тоглох гэдэг ямар бохирдолтой зүйлийг хүмүүсийг одоо өртүүлэхгүй тулд одоо энэ чухал ажил хийж яана гэж би бол одоо ер нь бол нэлээд ойлголттой бол их баяртайгаар сэтгэл бууж байна. Тийм. Тэгэхээр одоо ингээд ер нь манай Сансуй подкаст маань төгсөх тийш хандж чинь. Тэгээд ерөөхдөө сүүлийн асуулт бол цаашдаа ер нь яахаар зорж байгаа вэ? Юу нэмэхээр зорж байна? Та сая хуруу батарей тий хүн болгоны ахуй хэрэглээдэг ийшээ оруулнаа гэжсэн. Өөр ер нь нэмэлтээр юу зорж байгаа? Ер нь бидний хувьд бол одоо өөрийнхөө компаниг нэлээд тийм одоо олон чиглэл рүү чиглэлж байх уу ер нь waste management-ийн одоо салбартаа одоо хог хаягдлын салбартаа гэхдээ одоо Монголд буцаад шийдэгдээгүй ер нь олон төрлийн хог хаягдлууд байж байгаа тийм. Тэднийг одоо ерөнхийд нь одоо менежментийн одоо зөв одоо аргаар шийдсэн тийм одоо үйл ажиллагааны жоох хөргөжсөн тийм компани бол яг гэсэн зорилготой байж байгаа юм. За тэр бол мэдээж бидний хэтийн зорилготой. За ойрын зорилго гэх юм бол түрүү хэлсэн одоо хард тухлын аккумуляторын дараагийн одоо төрөл болох тэгээд яг адилхан ижил төстэй тийм аюултай хаягдалд ангилагдж байгаа одоо Прюсийн батарейг бид нар дахин боловсруулъя гэдэг энэ ажил бол одоо ямар ч байсан бичиг цаасны хувьд бол нэлээд цэгцрээд явж байгаа нэг юм ажил байна. За тэрийг бид нар бол ер нь хийн гэж бодож байна. За ахаад нөгөө одоо хуруу зайг бол бид нар дахин боловсруулна. Тэгээд яг нь Монгол улс ч одоо бас ахаад одоо нөгөө цахилгаан машинууд нэлээд гарч ирж шүү тийм. Гэхдээ цахилгаан машины одоо хэрэглээ саяхан болсон боловч одоо аккумулятор нь бол 10 жилийн дараа
ахаад хаягдаад ирсэн Хаягдл тийм ээ. болчихно. Тэгэхээр тэрэн төрөлд одоо бид нар бэлтгэлтэй байх ёстой шүү тийм. Тэгэхээр бид нар одоо сая нөгөө никл металл хайдрид гэдэг тэр нөгөө плюсийн одоо хибрид батарейны одоо дахин боловсруулах тэр шугам маань бас одоо тийм үү плюсийн батарейг биш одоо нөгөө энэ цахилгаан машины буюу тэр чинь бол литиум аян батарей гэж байгаа шүү Тийм. тийм. Тэр батарейг ингээд бас дахин боловсруулахыг ингээд боломжтой байх хугацаа одоо юм одоо ингээд төсөөлөл ингээд хийгээ явж байна. Ямар ч байсан одоо юу гэдгийг саяны плюсийн батарей, цахилгаан машины батарей, за тэгээ хар дуглын батарей, саяны ахын хэрэглээний хурууцаг гэх юм бол ер нь Монголд байгаа батарейны хэрэглээний одоо 99% нь одоо цэгц зэрэг тийм болцоотой болно л гэж юм. Нэг ойрын 2 3 жилийн одоо ажил бол тийм байна. Шүүдээ нэг бүтэн бүхэл бүтэн уус байна нэг өөрийн гэсэн нэг те ийм бүх юмыг зохицуулдаг гоё үйлдвэртэй болно гэхээр бас гой сонсогдож шүү. За. За ингээд Сансуй подкаст ер нь дуусах чинь тэгэхээр нэг сүүлийн нэг асуулт байна. Одоо ингээд гадагшаа ч юм уу за жишээ авъя хамгийн өөрийн чи Японд очлоход нэг бүр бүх ард иргэдэн нэг хогоо ингээ англиад игээ сурцсан бид жишээл унцэр гээд манай улс ер нь энэ хогоо эдлийн менежмент энэ төвшин төрүүд нь хэр хол байгаа л. Уул нь би бол одоо юу гэдэг тийм их хол байгаа гэж бол бодохгүй байна. Ягаад гэвэл монголчууд бол одоо юу гэдэг уламжлалаараа бид нар хогны тийм одоо айгүй сайн одоо менежменттэй улсууч одоо би одоо нөгөө хөдөөний улсууд яадаг гэхээр нүүхтэй гэрийн бүрээ маш сайхан цэвэрлээ тэнд юу ч үлдээхгүй одоо хаяад одоо эвтэйхэн болгоод ингээ явдаг Байгаагүй юм шиг шүү. болоод шүү. Аль байгаагүй юм шиг болгоод сайхан цэвэрлээд ингээ явдаг шүү тийм. Одоо бид нар чинь одоо юу гэдэг хөдөө нөгөө малдынхаа аргалыг авт хүдэх тийм. Тэр чинь бол нэг хэмжээний одоо хаягдл шүү тийм. Бид нар тэгэхэд аль хэдийн одоо уламжлаараа бол ингээд ард түмэн маань бол ийм хогны маш сайн менежменттэй ард түмэн. Харамсалтай нь одоо юу гэдэг юм гэхээр сүүлийн одоо энэ өндөр хөгжил гэх тийм энэ чинь зөвхөн монголч биш одоо аж үйлдвэрийн хувьсгал гэдэг юм чинь дэлхийн нийт бол 200 гаруй жилийн өмнө болсон шүү дээ. Тэр хувьсгал гэдэг юм бий болсноос үүдэлтэйгээр ер нь бол одоо шулуухан хэлэхэд дэлхийн ертөнцийн болон хүн төрөлхтөн ч бол энэ удаагаалгаад бохирдуулаад ингээ явж байгаа байхгүй. Сайн талууд гэх юм бол сүүлийн үед л энэ дээр их анхаардаг болчих тийм үү. Дэлхийн шатад ч гэсэн Монгол улсын хувьд ч гэсэн тийм. Тэгээд яг ер нь Монгол улс бол ер нь энэ хог хаягдлын менежменттэй бол би бас яг энэ тал дээр өөдрөг байхыг хүсдэг. Мэдээж гол одоо зөв зохицуултууд зайлшгүй хэрэгтэй тийм. Гэхдээ уул нь бол энэ менежмент хийж болно. Илхэн болох хэрэгтэй. Хүн одоо юу гэдгийг тэр боломж олцоог нь гаргаад өгчөд ингээл одоо монголчууд ч тэ заавал ингээл зөрөөл тэр хог хаягдлаа ил задгаа хаяалаа авахгүй тийм сэтгхүйтэй ерөөс артсан бол биш шүү дээ. Гол нь тэр цуглуулдаг хаягдуудыг нь ангилаад цуглуулахдаа хаана яана хийж тавьдаг юмнууд нь бэлэн болгоцсон байх юм бол ер нь энэ бол Монгол улсд бол шийдэж болох тийм үү. За дахиад шийдэх зайлшгүй шаардлагатай л асуудал болж байгаа. Дид үтсэн бэлэн бол хүмүүс маань бэлэн л гэж байна шүү дээ. Тийм шүү дээ. Хүмүүс бол бэлэн. Тэрэн дээр одоо юу гэдэг менталитет талаасаа монголчууд бол энд ерөөсөө огт тоодгүй, дасдаггүй ч юм уу. Одоо тийм ард түмэн бол ерөөсөө биш. Зөв. За ингээд өнөөдрийн дугаараар их сонирхолтой хар тоглоом гэж юу юм машины компьютерийг одоо хэрхэн зөв боловсруулж одоо эрүүл ахуйд хүнд хоргүй болох те энэ бүгдийг бол ойлголттой боллоо. Бас үүнийг дагаад хог хаягдлын менежмент, бус жижиг компьютер, за хар тоглоомын нөлөө, дам нөлөө, энэ хүү үйлдвэр байгуулагдсанаар ямар одоо манай улсад хэрэгтэй байдлаа, эдийн засгийн талаар хэрэгтэй талаар зөндөө гоё ойлголтуудыг авлаа. Тэгэхээр миний зүгээс хэлж байгаа нь манай энэ подкастыг та бүхэн подкастыг сонссон хүмүүс маань энэ ойлголтыг бас цаашаа таньдаг мэддэгүнтэй түгээгээсэй гэж хүсэж байгаамаа. Тэгээд урилга хүлээн авч одоо дэлгэрэнгүй сайхан тайлбарсан танд их баярлалаа. За баярлалаа. Сансуй подкастын энэ удаагийн дугаар энэ төрөнд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.